Одоогоос 5,000 жилийн тэртегээс Төв Азийн үйлчид хоёр бүхтэй тэмээг нутагшуулж, унлага тээвэр хүнсэндээ ашиглагаас гадна сүү ноосыг ашиглаж ирж, хятадаас газрын дунд тэнгис хүртэлх улс орнуудыг холбосон торгоны зам дагуу худалдаа арилжааны тээврийн гол хэрэгсэл нь тэмээ байсан түүхтэй. Өнөөдөр дэлхийд 14 сая тэмээ байгаагийн ихэнх нь нэг бүхтэй бөгөөд цөөхөн тооны буюу ойролцоогоор 600 мянган орчим хос бүхтэй тэмээг Монгол, Хятад, Казахстан, Киргиз зэрэг улсуудад өсгөн үржүүлж байгаа юм. Эдгээр хос бүхтэй тэмээний тал орчим нь манай улсад байдаг. Монголын говь бол тэмээний өлгийн нутаг бөгөөд ус багтай, ургамал, ногоо, тарчиг бэлчээр, эрсдээс уур амьсгал дасан зохицож 2-3 жил дамнасан цас зуданд харьцангуй тэсвэртэй болжээ. Тиймээс байгалийн шалгарлаар тэмээний ноосон дох нарийн ноолурхаг ширхээгийн агуулмж ихсэж дулаан хадгалах чадвартай болсон байна. Халуун дулаан ур амьсгалтай бүсийн нэг бүхтэй тэмээ ноосгүй байдаг бол хос бүхтэй тэмээнээс ноосыг ашиглах боломжтой. Манай улсын тэмээний цөмсргийн нэг нь өмнгийн говь үүн дотор Өмнө Говь аймгийн хам бөгөд сумын Галбын говьд байгаа юм. Галбын улаан тэмээ нутаг орондон зохицсон биеийн өсөлт хөгжид сайнтай ноосны гарц ихтэй үйлдвэр юм. Манай улсын тэмээ сүргийн тоо сүүлийн 10 жилийн турш тогтвортой өсөж өнгөрсөн 2012 онд 305 мянган хүрч өмнөх 2011 оноос 9% өссөн байна. Өнөөдөр манай улсад Өмнө Говь, Баян хонгор, Дорн говь, Говь Алтай аймагуд улсдаа тэмээнийхээ тоогоор тэргүүлж байна. Үүн дотроос 2012 оны байдлаар Өмнө Говь аймаг 97 мянга, Баян хонгор аймаг 34 мянга, Дорн говь аймаг 31 мянга, Говь Алтай аймаг 27 мянган тэмээтэй байна. Хам богд, Баян овоо, Манлай, Далан задгал сумын мочид нийтдээ 35 мянган тэмээ буюу Монгол улсын нийт тэмээ сүргийн 12%-ийг дангаараа өсгөн үржүүлж байна. Манай улсын хэмжээнд жилдээ 1 сая 200 мянган тонн тэмээний ноос бэлтгэх нөөц болцоотой. Үүн дотор Өмнө Говь аймгийн хам богд сум дангаараа 80-аас 127 мянган тонн, Манлай сум 35-аас 53 мянган тонн, Баян овоо сум 20-аас 33 мянган тонн тэмээний ноос жилээр бэлтгэх боломжтой. Энэ ноосноос 20-аас 30 орчим хувийг Монголын үндэсний үйлдвэрүүд худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч ихэнх нь ямар нэгэн боловсруулалтгүйгээр экспортлогдож байна. Энэхүү түүхийн эдийг ямар нэгэн боловсруулалтгүй шууд гаргаснаас үүдэх алдагдсан боломжийн өртгөн зөвхөн хам богд, Манлай, Баян овоо сумаас бэлтгэх тэмээний ноосны хувьд жилбэр 2-4 тэрбум төгрөгтэй тэнцэнэ гэсэн тойм судалгаа гаргажээ. Ийм хэмжээний мөнгийг их орондоо үлдээх, үүгээр дамжуулан мачдын орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг дээшлүүлэх боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдж байна. Өмнө Говь аймгийн хам богд суманд байрлалтай оюутлогын уур хань Монгол улсын хамгийн том зэс алтны уурхай бөгөөд энэ сум Монгол улсын хамгийн олон тэмээтэй сум юм. Иймээс оюутлогын компанийн бүсийн хөгжил нийгмийн хэрэгцээг хэрэгжүүлдэг орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэмээний ноосон бүтээгдэхүүний брэнд бий болгосон санаачлагыг энэ жилээс өрнүүлжээ. Энэ санаачлагын хүрээнд тэмээний ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгох нэмэн үрдэг шингээх шат дамжуулгуудыг тодорхойлж улмаар энэхүү үрдгийн сүлжээнд оролцож байгаа талуудын харилцан хамаарлыг судалжээ. Эдгээр уялдаа холбоог сайжруулснаар тэмээний ноосон бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчид бэхжиж улмаар малчидын амжиргааг тогтвортойгоор сайжруулах боломж бүрддэг. Төслийн хүрээнд Галбын говийн улаан тэмээний ноосоор шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын ажил хийж байна. Үйлдвэртэрсэн түүхийн эдийг 10 гаруй дамжуулгаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн бий болдог. Үүнд ангилан ялгах, угаах, хялгас ялгах, будах, холих, утас эрих, сүлжих, нэхих, оёх, гүйцэтгэн боловсруулах чанарын хяналтын дамжуулгууд багтдаг. Оюутлогын уурхайн орчмын хам богд, Манлай, Баян овоо сумаас бэлтгэсэн тэмээний ноосоор Сор Кашмир үйлдвэрт утас эрж, Монгол нийгмийн элег компанид ноосон давуу үйлдвэрлэн Blue Sky говь үйлдвэрүүдтэй хамтран бодолтыг гүйцэтгэжээ. Үйлдвэрлэж гаргасан анхны давуугаар Денимон компанид оюутлогын уурхайн ажилчдын зарим төрлийн ажлын хувцас оёж туршсан байна. Ингэж үйлдвэрлэсэн давуугаар уул уурхай барилга, дэд бүтцийн төслүүдийн ажилчдын хөдөлгөөн хамгааллын болон ажлын хувцас хэрэглэл оёх боломжтой юм. Учир нь энэ давуу ямар нэгэн нийлэг ширхээгийн холцгүй 100% ноосон бүтээгдэхүүн бөгөөд хөнгөн зөөлөн дулаан хадгалах бат бөх чанараараа давуу талтай юм. Монгол тэмээний ноосоор дотоодод үйлдвэрлэсэн давуугаар ойсон ажлын хувцсны шин загваруудыг хэрэглэгчдэд танилцуулж байна. Иймхүү дэлхийд хамгийн олон хос бүхтэй тэмээ өсгөн үржүүлж байгаагийн хувьд Монголын тэмээний ноосон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний брэнд болгон хөгжүүлж
зах зээлд таниулах, сурталчлах боломж бүрдэнэ. Монгол улсын оюуны өмчийн газраас говийн тэмээний ноос газар зүйн заалтыг Монголын ноос нолрын холбооны хүсэлтээр 2007 онд бүртгүүлж баталгаажуулснаар Монгол тэмээний носон бүтээгдэхүүнийг газар зүйн гарал үүсэл, дагалдах давуу тал, онцлог содон, ховор шин чанартай уялдуулах чухал алхам болсон юм. Мөн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол ноосон давуу аюул бүтээгдэхүүн үйлдвэрлэл төслүүдтэй харилцан уялдаатай ажилласнаар импортын бүтээгдэхүүнийг оруулах үс шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Ингэснээр тэмээний ноосны эрэлт нэмэгдэж, үн өсч, малчдын орлого нэмэгдэж, амжиргааг нь дээшлүүлэх боломж бүрдэнэ. Галбын говийн чимэг уусан тэмээн сүрэг улам аривжиж, үн дэсний үйлдвэрлэлүүд цэцэглэн хөгжих болдог байна.